Сайн байцгаана уу? Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр үүдэл эсийн ид чидийн талаар ярилцах байна. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар Одмондрын алтан гишүүд ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107, 83.3 гэсэн хот төлгөөнөөр та бүхэндээ хүрч байна. Студид улсын 1-р төв эмнэлгийн цусны эвгийг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч, анагаах ухааны доктор Хишиг Жаргал хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танай нэвтрүүлгийн үзэгч сонсогчдод бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээд 100-ыг дамнан ард түмнийхээ амнаас эрүүл мэндийн манаа зогссон улсын 1-р төв эмнэлгийн хамт олонд 100 жилийн ойн баярын бас мэндийг хүргэе. Баярлалаа. За улсын 1-р төв эмнэлэг буюу улсын төв эмнэлэг гэдэг нэртэй байсан. Манай эмнэлэг 1925 онд анх Жинжин Сүхбаатарын тушаалаар байгуулагдчихсэн. Тэгээд тухайн үедээ бол уламжлалтын 7 Европ анагаах ухааны 8 ортой жижигхэн модон байшин үйл ажиллагаа эхэлжсэн бол өдөгөө 100 жилийн түүхээ тэмдэглэх яг энэ торгон мөчтөр та бүхэнтэй ярилцж байна. Тэгээд манай эмнэлэгт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа үе үеийн бүх эмч совилогч эмнэлгийн ажилчдаа бас эмнэлгийнхаа 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. За бас 1-р эмнэлэг гэхээр нэрнээсээ ахвалаа тий манай улсын баг анхны эмнэлэг байсан гэж ойлгогдож болох уу? Тийм тэгэлгүй яах вэ? Ер нь бол орчин цагийн одоо эмнэлгийн суурийг л тавьсан эмнэлэг байл манай эмнэлэг. Тэгээд анх улсын одоо төв эмнэлэг нэртэй Оросын одоо зөвлөлтийн хуучнаар те мэрэгчлэтнүүд ирж зааж сургаж одоо анх байгуулагдсан эмнэлэг байгаа. Тэгээд ер нь бол 90 жилийн түүхийг тэмдэглэж байхад нөгөө өрх бүрт хүрсэн одоо 90 жил гэж бас тухайн үедээ нөгөө эмнэлгийнхаа урайлаа оцсон дэвшүүлж тэр баяраа тэмдэглэж байсан. Энэ юу гэхээр манай эмнэлгээр үйлчлүүлээгүй одоо Монголын айл өрх гэж байхгүй. Манай эмнэлгийн тусламж үйлчлэгээ бол Монголын бүх одоо хүнд биш юм ахад айл бүрт бол хүрсэн ийм эмнэлэг байгаа. Тэгээд 1-р эмнэлгээс одоо салбарлаж гарсан тий улсын 2-р эмнэлэг, 3-р эмнэлэг, халдварт, хавдар, гэмтэл, эхнэлхас гээд одоо өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа манай Монголын бүхий л том эмнэлгүүд бол бүгд манай эмнэлгийн салбар байсан юм. Тасаг нэгж байж байгаа томроод тусдаа бий дааж гарсан. Тэгээд ер нь бол анагаах ухааны эцэг эмнэлэг буюу их эмнэлэг гэж бас нэрлэдэг юм байгаа. Гайхалтай юм туршлагатай хамт олноос хүн ирж ярилцж байгаад их баяртай байна. Би өөрөө бас нөгөө эсийн биологи доктортай манай бас үзэг сонсогч дунд ийм хүмүүс байгаа. Тэгэхээр өнөөдөр бас энэ үүдэл эс гэдэг те гайхамшигтай эсийн тухай ярих гэж байгаадаа их баяртай байна. За тэгээ хоёул ярианд орё да. За Тэ үүдлэс гэж юу вэ? Тэ юун тийм ич хиттэй юм бэ? Одоо танай хамт олонд бол маш олон эмчилгээ хийжсэн юм туршлагууд байгаа. Тэгээд ямар бас процессууд болж тохиолдож байсан болоод сүүлийн үеийн инновацлог тэ одоо дэлхийн анагаах ухааны одоо төвшин Монголд хэр зэрэг явж байгаа зэрэг одоо мэдээллүүдийг өгөх гэж бодож байна. За баярлалаа. За би улсын 1-р төв эмнэлгийн цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв гэдэг энэ нэгжид ажилладаг. Өөрөө цус судлаач юмч мэрэгчлээ. За цус судлал гэдэг маань юу гэхээр ерөнхийдөө хүний одоо биеэр эргэлдэж байгаа шингэн эргэтэн буюу цусыг одоо судалдаг ийм шинжилгээ ухаан байгаа. Аднаа дээр ч их гоё шингэн эргэтэн гэж штэ тий. Тий одоо өөр шингэн эргэтэн хүнд байхгүй тий. Яг тунгалагын одоо судас гэж тунгалаг гэж бас нэг тийм өнгөгүй тийм шингэн зүйл байдаг хүний биед. Тэр бол дархлааны бас үүрэг гүйцэтгэдэг тийм шингэн эргэтэн. Тэгэхээр ерөнхийдөө манай цус судлалын салбар бол тэр тунгалагын одоо систем одоо энэ цусны систем хоёулангийн одоо хариуцаж одоо ажилладаг гэсэн үг. Одоос нэг шингэн зүйлийг эргэтэн гэж хэлдэг гэдэг нь бас их сонирхолтой санагдлаа л та. Тэгээд нөгөө цус яг судлалын сатаны салбарын талаар тэг чөмөг шилжүүлэн суулгах ажиллагаа гэж бас яг юу вэ те үүдлэстэй хэрхэн хамаарч байгаа вэ гэдэг. За ер нь бол цус судлал гэдэг маань одоо цусны үндсэн тийм 3 төрлийн одоо эмгэг байдаг. Эхнийх нь одоо цус багталтууд маш олон төрлийн цус багталтай байдаг хүнд. Төмөр дутагдлын одоо фойлын хүчил дутагдлын B12 дутагдлын
цус одоо алдсны улмаас үүссэн цус багталт, архаг өвчний үед үүссэн цус багталт гэдэг. За энэ олон төрлийн цус багталтын ялган онцлогоо буюу эмчилгээг хариуцдаг нэг юм хэсэг байна. За нөгөө нэг хэсэг маань болохоор цус одоо бүлгэнэлтийн эмгэгүүд байна. Хүний одоо цус бол ерөнхийдөө одоо судсан дотроо ингээд тогтмол тасралтгүй ингэж хөдөлгөөнтэй байж бүх эдээс эргэтэнд очиж одоо хүчил төрөгчийг зөөвөрлөж амьсгалуулах юм үүрэгтэй гол үүрэг маань цус өөрөө олон үүрэгтэй л дээ. Гол үүрэг маань хүчил төрөгчийг одоо тээвэрлэж өгөөд буцаагаад одоо тэр эсийн амьсгалаас үүссэн нүрс хүчлийн хийг буцаагаад уушгаар дамжуулж одоо биес гаргах юм гол үүрэг гүйцэтгэдэг. За энэ явцдаа бол одоо цус маань зарим одоо эмгэгийн үед хит ингээд нөгөө шингэн байдлаа алдаад бүлгэндэг тийм үү одоо нэг гүүхээ болоод тэр тухайн одоо эд эрхтэндээ цусан одоо хангамжаа зөөвөрлж чадахгүй байх нэг хэсэг байна. Нөгөө хэсэг маань одоо хит шингрээд тийм ээ цус нь одоо бүр гойжоод байдаг нэг тийм бүлгэлтийн эмгэгүүд байна. Тэгэхээр аль нь бол нэг бол бүлгнээд одоо зогсонгүй байдалд орчих. Эсвэл одоо бүр шингрээд одоо гойжоод асгараад байдаг тийм одоо эмгэгийг хариуцсан тийм цус бүлгэлтийн нэг хэсэг байна. За гурав дахь нь бол цусны одоо хавдрууд гэсэн бүлэг том бас сэдв байна. Цусны хавдар бол ихэвчлэн цусны цагаан эстэй холбоотой маш олон төрлийн хавдар байдаг. Цусны хавдар маань өөрөө одоо цусны одоо энэ эргэлдэж цусаар эргэлдэж очиж бүх эд эрхтэнд очиж хүндрэл нь гардаг учраас ерөөхдөө бусад төрлийн хавдруудаас онцлог нь бол маш тийм хурдан явцтай, тавилан муутай ийм эмгэгийн нэгт тооцогддог. Тэгээ тавилан муутай одоо хүнд эмгэг учраас илүү одоо бусад төрлийн хавдруудаас илүү сүүлийн жилүүдэд илүү судлагдаж орчин үеийн одоо эмчилгээ, онцлогоо тийм ээ юуны их олон аргууд одоо бий болж байна. Тэгэхээр ер нь бол маш тийм сонирхолтой ийм бүлэг цусны өвчнүүдийг судалдаг салбар байгаа. За тэгээд үүдлэстэй яаж холбогдох юм бэ гэхээр ер нь бол хүний биед маш олон төрлийн одоо эсүүд байдаг тийм ээ хүний одоо амьд организмын хамгийн жижиг нэгж нь бол эс маань өөрөө яг хүний бие организмтай адилхан одоо үүсч бий болно тий. Тэгээд тодорхой амьдралын хугацааг туулаад буцаад одоо задраад байхгүй болдог тийм амьдралын мөчлөг юутай одоо хүний бие организм хамгийн одоо бага нэгж байхгүй. Тэгэхээр ер нь хүний биед бол 37 38 бараг тэрлион эс байдаг. Эс болгон одоо өөр өөрийн гэсэн онцлогтой үүрэгтэй хүний биед хэрэггүй эс гэж ер нь байхгүй. Тэгэхээр энэ олон төрлийн эсүүд маань анх үүсэхдээ бол үүдлэс гэдэг юмнаас үүсэж байгаа. Тэгээ үүдлэс маань бол хүн анх төрөхөд бол маш олон тооны хэмжээтэй хүнд бол үүдлэс байдаг. За тэгээ энэ амьдралын явцад бол энэ үүдлэс маань бол багасаад тий. Ялангуяа 40 наснаас дээш бол эрс цөөрдөг. Тэгээд хөгшрөлт маань төдий чинь бас яг тэр үеэс хойш илүү идэвхтэй явагддаг гэсэн үг. Ер нь бага залуу наснд бол ямарваа нэгэн өвчин эмгэг туслаа гэхэд тэр үүдлэс маань тэр нөгөө эмгэг болсон эсийг дорхноо одоо орлоод нөхөн сэргээгээ дахиад хувлаа тэр эсүүдийг бий болгодог. Гэтэл одоо нас биенд хүрсэн хүний үед бол нөгөө үүдлэсийн тоо маань бага учраас төдийлөн одоо ямарваа нэгэн өвчин эмгэг идэрхэхт нь удаа өшөө даамжраа тэг хүндрээ явдаг ч юм уу те. Тэгээ хүний биед бол эсүүд бол байн хуваагдаж ингэж түрүүн хэлсэн те задраад байхгүй болдог. Тэрийг нөхөж нөгөө үүдл эсүүд маань нөгөө эсүүдийг шинээр бий болгож идэг юм процесс бол тасралтгүй явдаг. Тэгэхээр цусны эсүүд гэдэг маань өөрөө бас онцлогтой. Хүний цуснд 3 төрлийн эс байдаг. Цагаан эс, улаан эс, за ялтас эс гэдэг. Энэ 3 эс маань өөр өөр ингэсэн бас амьдралын хугацаатай, мөчлөгтэй, хоногтой амьдрах. Зарим эсүүд нь бол хэдхэн цаг амьдраад одоо үүргээ гүйцэтгээд задраад байхгүй болдог бол зарим эсүүд бол хэдэн сараар бас амьдрдаг ийм эсүүд байна. Тэгэхээр энэ цусны эсүүд бол байнга ингэж хуваагдаж ойширдаг нөхцөлийг бүрдүүлдэг эс маань цусны үүдлэс байгаа юм. Тэгэхээр нөгөө цусны одоо хавдар юм уу цусны одоо босод хүнд эмгэгүүдийн үед энэ одоо нэгэнт хавдар болоод хувирсан эсүүдийг бид нэр одоо эмчлэхийн тулд засахын тулд тэр нь үүдлэсийг өөрөөс нь одоо өөрийнх нь эрүүл үүдлэсүүдийг ялгаж авч буцааж одоо хийх буюу одоо авто үүдлэс шилжүүлэн сулгах
Нөгөөх нь эрүүл донорын үүдлээс шилжүүл суулгах буюу хаалга цусны үүдлээс шилжүүлэн суулгах гэсэн ийм хоёр төрлийн одоо шилжүүлэн суулгалт эмчилгээг хийдэг. Тэгэхээр энэ төрлийн одоо эмчилгээг хийдэг эмчнэр гэсэн үг бид нар бол. Одоо яг энэ үүдэл эсийн одоо тэг чөмөг шилжүүлэн суулгах энэ ажилбар ер нь Монголд хэр их болдгийм бол би одоо миний л одоо мэдхийн их үнэтэй цайтай л одоо ийм одоо ер нь ингээ хараад хахад нөгөө шинжлэх ухаанд аюул олон ийм лаглаг одоо тий шин нээлтүүд нээгдсэн байдаг хэрнээ хүмүүсийн амьдрал донд тэр нь ингээ байхгүй байгаад байдаг. Тэгээ бас учир нь нэгдүгээр ч одоо хийдэг хүмүүс нь ч бага байдаг юм уу. Хоёрдугаарт нөгөө нэг маш их өндөр төлбөртэй энэ төр гэж сонсч байсан л та. Тэгээ мэрэгжлийн хүн одоо танаас асууя. Монголд хэр зэрэг хийгдэж байна вэ? Тий яг энэ үүдлээс шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг маань өөрөө нэгдүгээрт цусны үүдлээс шилжүүлэн суулгах гэдэг одоо бид бүхний хийдэг нэг хэсэг байгаа. Тэр бол одоо ангаахын практикт бүр 1960-аад оноос эхлээд нэвтрээд бүр өдөр тутмын одоо тийм эмчилгээний удирдамж заалт болцсон одоо тийм нэг хэсэг байна. Тэрийг бол бид бүхэн өөрийн улсдаа 2014 онд анх энэ төрлийн одоо нөгөө үүдэл шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах өөрөө тасалгаагаа бэлдэх, хэм тангаа яах одоо бэлдэхтэй. Тэгээ мэрэгчлүүдээ сургах. За дээр нь нэмээд одоо энэ шилжүүл суулгахын дараах одоо хүндрэлүүдийг одоо яаж эмчлэх үү гэх маш олон онолын болон практикийн одоо тийм ноу хау гэх юм уу шинэ технологи нэвтрүүлээд 2014 онд эхнийхээ кейсийг амжилттай хийсэн байгаа. Үүнээс хойш манай төв тасаг нийтдээ 35 хүнд энэ төрлийн эмчилгээ хийсэн байна. Одоо хийлгсэн хүмүүс маань хөвчлэн одоо эрүүл одоо амжилттай болсон. За нөгөө нэг хэсэг одоо бас одоо сүүлийн үед одоо жоохон мод болоод байгаа гэх юм уу. Мезенхимийн үүдлэс гэж бас байна. Мезенхимийн үүдлэс гэдэг маань ерөнхийдөө нөгөө цусны үүдлээсээс арай өөр бусад бүх төрлийн одоо эд эрхтнийг бий болгох чадвартай тийм эс байна. Бүх төрлийн миний одоо альва нэг эрэхтээ би тэр үүдэлсдэг байхад бий болгоно гэсэн ургуулна гэсэн. Тий, ургуулна гэсэн үг тийм. Ер нь бол одоо тэр үүдлэс маань хуваагдаад тийм ээ. Тэр зүрхний эс болох уу, бөөрийн эс болох уу, тархины эс болох уу гэдэг бүх юм маань ингээд өөрийн гэсэн одоо өсгөгч одоо факторуудын тусламжтайгаар тэр одоо амьд организм одоо ялгарч хөгжөөд явдаг байхгүй юу? Юугаар тэжээхээс болно гэж ойлгож болох уу? Тий. Тэгэхээр ер нь одоо сүүлийн үед бол энэ судалгаа шинжилгээ маш өндөр одоо хэмжээнд хийгдэж байгаа. Тий, хүний одоо хөшрөлтийг одоо удаашруулах тий ямарваа нэгэн одоо алдаатай эд эрхтний үйл ажиллагааг засах тийм ээ одоо гоо сайхны үүднээс гэдэг юм уу энэ төрлийн одоо үүдлээс шилжүүлэн суулгах эмчилгээ бол нэлээд бас одоо жоохон эдийн засаг зах зээлтэйгээ уялдаад хурдцтай хөгжин л доо. Манай Монгол улсад бас яг энэ төрлийн чиглэлээр ажиллаж байгаа хэд хэдэн жижиг эмнэлгүүд лабораториуд бас бий болж байна. Гэхдээ энэ яг төрлийн эмчилгээ маань бол яг ингээд нөгөө эмчилгээний удирдамж заавар болоод батлагдаагүй. Одоо эд судалгааныхаа шатанд явагдаж байгаа. Явандаа бол яг энэ төрлийн эмчилгээ бол ангаа ухаанд маш хурдцтай ингэж орж ирэхээр судлагдаж байгаа гэсэн үг. За хүний одоо нөгөө цусны үүдэл хэсгээ хоёлаа ярьж байгаа те. Энэ яг аль хэсгээс яаж одоо бий болдог зүйл гэж ойлгох уу? Одоо чөмгөөс төрөвний хэлсэн нөгөө цусны эсүүд маань тодорхой хугацааны нөгөө амьдралын мөчлөгтэй тийм ээ. Тэгэхээр хүний цусны энэ эсүүд бол голдуу насанд хүрсэн хүнс бол ясны шавь чөмөг гэж байдаг. Хавтгай ясны одоо нөгөө доторын бужигнсан нэг юм хөрөн бор өнгөтэй эд байдэн штэ. Одоо тийм нэг хавирган дотор байдаг тийм шим гэж ярьдаг штэ. Тэрэн дотор байдаг шавь чөмөг цусны эсүүд үүсч бий болдог. Тэгээ тэндээ үүсч бий болоод судаллууга болон захын цусандаа орж ирээд түрүүний хэлсэн амьдралын одоо мөчлөг хоногоо гүйцээгээд буцаагаад дэлүүнд очиж шимэгдээд хөвчлэн задраад ингээ байхгүй болдог. Тэгэхээр энэ ясны чөмөг тэрүүний хэлдэг те шавь чөмөг гэдэг нь энэ цусны үйлдвэрлэл гэсэн үг. Тэгэхээр цусны одоо
ямарваа нэгэн эмгэг туслаа гэхэд бидний хийдэг хамгийн гол шинжилгээ маань тэр чөмгөний шинжилгээ. Тэр үйлдвэрлэл маань зөв ажиллаж гэнэ үү, буруу ажиллаж гэнэ үү, тэ? Ажиллаж гэнэ үү, ажиллахгүй байна уу гэдгийг бол одоо бидэрт хэлж өгдөг хамгийн одоо энгийн шинжилгээ гэсэн үг. Бид нар одоо яг бөөрийн хавдар, илгэний хавдар гэхээр нэг илгэн дээр очиод хавдар ургаж яах гэж нэг төсөөлж бодоод байна л та. Цусны хавдар гэхээр одоо яг цусны тэр олон мянган улаан бөөм дээр явж явах юм уу те, тэр нь яг яаж тэр хавдар нь эсвэл нүүдэлстэй хамааралтай байдаг юм болоо гэдгийг бас сонирхож байна. Гэхдээ яг одоо энгийн үгээр хэлэх юм бол цусны хавдар гэдэг маань ерөөхдөө нөгөө цусны эсүүд маань тэр нөгөө чөмгөндөө бий болоод тодорхой нөгөө амьдралын нөгөө нэг юу гэдэг одоо хүнээр төсөөлөхөд яраа үе одоо цэцэрлэгийн үе те сургуулийн үе тэгээд цусны улаан эс юм уу? Тий. Ер нь улаан исч бай, цагаан исч бай, ялтас исч бай цусны эсүүд маань яг ийм амьдралын одоо юугаа гүйцээгээд тэгээд нас биед буюу яг үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой чадвартай болохоор цуцсандаа орж ирээд тэр цуслуугаа орж ирээд тэгээ амьдраад тэр тодорхой хэмжээний дархлааны болон зөөврийн үүргээ гүйцэтгээд буцаагаад шимбэгдээд байхгүй болдог гэсэн үг. Тэгтэл яг хавдрын эс гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр нөгөө цусны эсүүд байна яг энэ нөгөө хөгжил юугаа гүйцээж чадахгүйгээр одоо нөгөө нэраа үедээ ч юм уу эсвэл одоо тэр яаслал цэцэрлэгийн үе дээрээ байгаа эсүүд маань цаашаа нөгөө ялгарч хөгжихгүйгээр тэр одоо үе дээрээ өсөлтөн зогсчдөг. Тэгээд маш их хэмжээгээр олширдог тийм ээ. Тэгээд тэр нөгөө ясны чөмгөндөө их хит олширцсан эсүүд алдаатай эсүүд маань захын цэцлуугаа орж ирэхээр нөгөө эрүүл орж ирэх эсүүд маань байхгүй болоод дандаа тийм залуу буюу одоо нас биед гүйцээгүй эсүүд маань захын цэцлуугаа орж ирээд хит их олшроод тэгээд нөгөө хүний цусны үүргээ гүйцэтгэж чадахгүй болж байгаатай л ерөөдөө жишиж ойлгож болно. Ер нь бол одоо нийгэмд ч гэсэн тэр штэ. Хүн одоо манай нийгэмд одоо хөдөлмөрийн чадвартай одоо ийм залуучууд нас биед хүрсэн хүмүүсийн нийгмийг авч явж байгаа штэ. Тэгээ нөгөө тэтгэврт гарч байгаа хөгшчүүл одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ тэр одоо хөдөлмөрийн чадвартай одоо хэсэг маань авч явдаг тийм ээ ажилд хөдөлмөр хийж одоо баялаг бүтээж гэх юм уу. Гэтэл нөгөө энэ нийгэмд чинь цэцэрлэгийн одоо насны хүүхдүүд хит их олширчих юм бол энэ нийгэм маань өөрөө хэвийн ажиллаж чадахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүний цуснд одоо хит залуу эсүүд маань хит их олшироод ирэхээр тэр цусны гол үүрэг болох нөгөө хүчил төрөгчийг зөөвөрлөх дархлаа одоо яах вэ? Одоо дархлааны үүрэг те цус бүлгэнэлтийнхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй цус маань тэр чигтээ одоо үйл ажиллагаа алдна гэсэн үг. Тэгээд ийм хүмүүс бол нэгдүгээрт дархлаанд дарангуулагдана. Бүх төрлийн одоо халдварын одоо хүндрэлүүд гарч иж болно. Эсвэл одоо цус нь гоёжоо тогтохгүй те хамар амнаас ч юм уу эсвэл эмэгтэй хүмүүс сарын тэмдэг нэрээд зогсохгүй байдаг ч юм уу. Эсвэл тархитлагоонд нь цус харвах те эрсдэл нэгсдэг гэсэн үг. Тий, одоо нэг цус бүлгэнэлтийн үүрэг маань байхгүй болчихж байгаа гэсэн үг. За эсвэл одоо нөгөө цус төлчихгүй байгаа учраас эрүүл цусны үүрэг байхгүй болчихж байгаа. Цус багталтууд гараад ирдэг. Гэх мэтлэн. Тэгээ ер нь бол энэ цусны хавдар гэдэг өвчин бол маш олон төрлийн шинж тэмдгээр илэрч болдог тийм өвчин байгаа. Одоо тийм жишээлбэл одоо ямар шинж тэмдэгтэй байж болох вэ? Яг нь саяны хэлдэг одоо цус багталтууд байж болно тий. Одоо шалтгаан тодорхойгүй одоо цус багталтанд ороод цанхий цойгол цайгаад гэсэн үг. Тэгээд ер нь бол ядраад ч юм уу, сулдаад ч юм уу тийм шинж тэмдэг гарч ирж болно. Эсвэл төрөүний хэлдэг шалтгаангүйгээр цусны гоёжоо тогтохгүй байдаг тийм. Чихнээс, нүднээс, хамарнаас бүх л газараас цус ерөнхийдөө гоёж иж болно. Харин нөгөө сонсч байсан юм байна. Хагалгаа хийх явцад яг ийм өвчтөй хүмүүс бол нөгөө цус нь ингээс хадраад тий нэгсийн дуул ном дээр яг энэ тухайн нэг жишээ гардаг л та нөгөө өрөө дүрэн цус болоод тэгэд энэ одоо тий цус шингэн байдал нь бас ийм том асуудал дагуулж идэг. Ямарваа нэг эмчилгээ хийхээр тий хагалгаа даяалангуй хийхээр болдоггүй гэж сонсч байсан. Бүлэглэлт маань болохоор өтгөрөлттэй бол өөр зүйл байгаа тий. Цусны бүлэгнэл болон өтгөрөл гэдэг нь ялгаатай юу? Тий нөгөө бүлэглэлт маань яг л нөгөө
альва юм чи нөгөө хит ихсвэл нэг эмгэг хит багасвал нэг эмгэг болно шүү дээ. Тэгэхээр яг бүлгэлт гэдэг маань тодорхой нөгөө цус ингээд бүлгэний хугацаа гэж байдаг байхгүй юу. Тэгэхээр тэрний хугацаанд л багтаж бүлгэнжээ үйл хэвийн гэсэн үг. Хит их бүлгэнээд авах юм бол нөгөө шингэн байдал маань алдагдаад энэ тэнд цусны бөөгнөрлүүд бий болно тий бих бүээр бүүж чадхаа болно. Эсвэл нөгөө хит их шингэрчих юм бол түрүүний хэлсэн цус нь гойж тогтохгүй болдог тий. Тэгэхээр ийм л одоо эмггүүдээр илэрч болно л доо цусны өвчнүүд тий. Тийм цусын одоо бүлгэнэл гэсэн чи одоо бид нар нөгөө гар хуруугаа төсчихээр ингээд шарах болонгот тэр чинь нөгөө дуудаад тий тав болоо тэндээ очиж бүлгэнье гэдэг болтой юм шиг үлээ шүү дээ тий. Тэгээ тав мод болдог ч юм уу. Ер нь онлын үед бол тэр нэг анхдагч хоёрдагч цус бүлгэнэлтийн одоо механизм гэж байдаг. Тэгээд тэр одоо шарах үүслэ гэдэг чинь тэр цуц онгойн. Тэгээ тэрэн дээр нь очиж нөгөө бүлгэнэлтийн эсүүд нь очиж бөөгнөрч одоо бусад эсүүдээ дуудах мутах гэдэг яг таны хэлдэг тийм ухаалаг систем байна шүү. Тийм маш нарийн. Маш нарийн. Тэгэхгүй бол ерөнхийдөө хүний амьдрал чинь баялаг хүнд л юу л бол юу тохиолдно. Маш олон төрлийн гэмтэл бэртэл тийм ээ. Өдөр тутмын амьдралд бол тэр болгонд чинь тэр цусны систем маань зогсолтгүй ажиллаж л одоо энэ үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн үг. За одоо Монголын энэ цус судлалын салбар одоо сүүлийн 10 жилд гэх юм уу те одоо дэлхийн яг энэ анагаах ухааны юутай харьцуулахад ер нь сүүлийн 10 жилд хэр зэрэг ингэж өөрчлөгдөж байгаа бол тийм энэ цусны салбар бол өөрөө маш хурцтай хөгжиж байгаа салбар тийм ээ. Түрүүн би хэлсэн тэр цусны хавдрууд бол өөрөө маш төр одоо хэцүү өвчний одоо нэгт ордог. Ерөнхийдөө зарим манай цусны хавдрууд онцлогдоод дээдл нь одоо 2-7 хоног 7 хоногийн дотор амь насны эрсддэг тийм маш хурдан явцтай өвчнүүд байдаг. Хүнд өвчин байна. Төдий чинээ тэгээд энэ хүнд өвчнүүд бол судлагдсан. Тэгээд яг энэ хавдар гэдэг маань өөрөө ер нь одоо орчин үед онцлогийн хувьд яаж тайлбарлах гэж юм хэрэг хүн болгонд хавдрын одоо ген мутац тийм ээ. Хэвийн одоо нөгөө эсийн дотор одоо үйл ажиллагаа явуулдаг генүүд маань мутацд ороод тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй алдаатай эсүүд үйлдвэрлэгдээд байна л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ямар төрлийн хавдрын үед ямар гений мутац болж байна гэдгийг маш нарийн одоо молекул гений төвшөнд судлагдж байна гэсэн үг. Дотроос маш олон янз байна гэсэн үг үү те цусны хавдар гэмээн л бас тий маш олон тий хэлхий эцэсгүй ер нь бол тий ер нь өмнө нь бол манай багшрын үед цусны хавдрыг ерөнхийдөө нөгөө морфолог байгаа харагдаж байгаа байдал тий хэлбэр дүрсээр нь ангилдаг байсан. Одоо тийм төрлийн хавдар байна. Одоо орчин үед бол энэ ангиллал бол бүр нарийнсан. Зүгээр гений ямар гений мутац байна, ямар гений өөрчлөлт байна гэдгээс нь хамаарад тэр өвчний тавилан, эмчилгээ одоо бүх юм тодорхой болдог. Тийм учраас нэгдүгээрт онцлогоо маш чухал. Хоёрдугаар тэгээд тэр онцлогоонд одоо зөгцсөн тийм эмчилгээ зөв явуулах бол маш юутай ач холбогдолтой. Тэгээд орчин үед бол энэ эмчилгээний аргууд бол маш нарийн хөгжиж байгаа. Түрүүн хэлсэн маш хамгийн сайн судлагдж байгаа гэсэн үг. Тэгээд одоо энэ дэлхийн нийтэд бол энэ цусны хавдрууд маань ямар одоо гений өөрчлөлтөөс болж ямар одоо хавдар үүсэх үү гэдгийг нь судлаад онцлж байгаа учраас тэр гений одоо өөрчлөлтийг засах эмчилгээг л одоо нөгөө манайхны хилээд идэг байж гэсэн эмчилгээ байдаг байхгүй. Одоо хийдэг хийм эмчилгээ гэдэг маань ерөнхийдөө тэр алдаатай эсүүдийг л нөгөө хүчтэй одоо химийн одоо тариа химийн одоо эм бодисуудаар тэр эмгэгээр хуваагдаж үржиж байгаа эсийг л устгах тийм эмчилгээ хим эмчилгээ. Тэгээ тэр маань зөвхөн нөгөө хавдартай эсийг биш хажуугаар нь эрүүл эсүүдийг бүгдийг нь устгадаг. Тэгэхээр нөгөө тухайн хүндээ маш их гаж нөлөө хүндрэл явагддаг. Хим эмчилгээ хийлгэсэн хүний нөгөө өсөн унаад тий усуулсан байдаг ходоод гидсэн одоо маш их юутай өөрчлөлтөнд орж хоол ундандаа дургу болж огж бөөлчих гээд тэр нь яг л нөгөө хажуугаар нь эрүүл эсүүд маань давхар устдаад тэр хим эмчилгээний хорн явуулчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ байж хэлсэн эмчилгээ гэдэг маань өөр ямар нэгэн эрүүл тийм нөлөөлөхгүйгээр зөвхөн тэр алдаатай гений мутацийг очиж засж гинэ гэдэг маань нөгөө
тийм системийн гаж нөлөө байхгүй. Тэгээд төдий чинээ тийм хор хөнөөл байхгүй зөвхөн тэр алдаатай эсүүдийг очиж яг нөгөө байг нь болоод эмчилж байгаа учраас байж гэсэн эмчилгээ гэдэг байгаа. Аха. Энэ яг яаж явагддаг гэсэн үг юм бол те? Яаж тэр одоо яг тухайн тэр хортой эсийг олж устгадаг тэр технологи нь юу гэдэг юм бол? Тий одоо энэ орчин үед энэ өндөр одоо нөгөө хөгжилтэй эмийн одоо фирмүүд юугаар өрсөлдөж байгаа гэхээр яг л энэ хавдрын бай эмчилгээг те илрүүлэх судалгаа хийх тэгээ тэрийг хэрхэн засах уу гэдэг энэ бай эмчилгээ болон одоо дархлааны эмчилгээнүүд дээр л одоо гол өрсөлдөө явагдаж байгаа. Тэгээ одоо сүүлийн үед энэ хиймэл оюун ухаан хөгжинтэй холбоотой энэ салбар бүр их хурцтай хөгжиж байна. Өдөр бүхэн л шин одоо бай эмчилгээнүүд гарч ирж байна. Шин одоо олдууд нээгдэж байна. Тэгэхээр ер нь бол нэг одоогоос нэг 10 жилийн дараа бол энэ хавдрын эмчилгээ бол маш одоо үр дүнтэй тий болох байхаа л гэж бодож байна. Тийм нэрээ химийн эмчилгээ байхгүй болчихвол ямар сайхан болох вэ тий? Химийн эмчилгээ бол бас нэлээд хүсэх юм биш. Нэлээд хүнд. Тухайн хүндээ маш хүнд явагдана. Одоо манай цусны хавдартай хүмүүс чинь хүчтэй химийн эмчилгээ хийлгээд тэр хавдрын эсүүд устгаас гадна хажуугаар нөгөө эрүүл байгаа жоох эсүүд нь давхар устдаг. Ямар ч одоо хүний биед байх эсийн орон зай бүх юм нь одоо хоосроод дархлаа дарангуйлагдаж яадаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ байж гэлсэн эмчилгээ гэдэг маань сүүлийн үед одоо манай тасаг төвдөрч гэсэн нэлийн одоо эрчимтэй бид нар хид хідэн хавдрын үед бол хавдрыг хим эмчилгээгээр биш бай эмчилгээгээр эмчилдэг болсон. Тэгэхээр үр дүн бол гайхалтай тийм. Тэгтээ бол үр дүнгээ дагаад асар өндөр үнэтэй. Хувь хүн өөрөө аваад хэрэглэхэд одоо даатгал юугаар орохгүй л бол бас хэрэглэхэд тун. Тэгж тарах. Ер нь дэлхийн нийтэд ч тийм байгаа. Тийм эмчилгээ байгаа. За. Одоо энэ бай эмчилгээ тэгээд нөгөө гений мутац гэсэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө альва бас оншилгоо нэгдүгээрт маш чухал. Дээр нь одоо лабораторид түүнтэй бас хамаарах лабораторийн бас орчин байдаг байх. Тэгэхээр тэр гений мутацийг яаж илрүүлдэг гэсэн үг үү? За энэ яг ийм гений мутац байна одоо гэдэг зүйлийг гэх үү? CRISP ер нь бол санаанд орчоол гэж CRISP Cas card бол бас л нөгөө молекулын төвшний одоо онцлогоо молекул генетикийн төвшний онцлогоо хийдэг л гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ бол өөрөө бас их нарийн өртөг өндөртэй тийм шинжилгээ үзээгүй жишээлбэл те ихэнх хүмүүс ер нь үзээгүй байдаг болов уу? Тийм. Ер нь бол энэ төрлийн бас нөгөө шинжилгээ бол Монголд одоо л нэвтэрж байна л да. Тийм. Өөр нь цусны хавдарт байдаг ихэвчлэн одоо байдаг гений мутацуудыг одоо илрүүлдэг шинжилгээ манай 1-р эмнэлэгт бас нэвтрээд сүүлийн хэдэн жил явж байна. Тэгээд тэрнээс гадна одоо онцгойлоо одоо гений төвшөнд тэр гений мутац 1-р байна уу байхгүй гэдгийг үздэг, 2-р тооны хувьд те одоо үздэг, чанарын хувьд тооны хувьд үздэг гэсэн үг. Тэгэхээр гол одоо гений мутацуудыг үздэг шинжилгээ 1-р эмнэлэгт нэвтрээд явж байна л гэсэн үг. Тэгээ үүнээс гадна ерөнхийдөө бүр хүний гений хромосомуудын бүтцийг үздэг те тэрүүгээрээ бас энэ өвчнийг оншилдог цитогенетикийн шинжилгээ гэж байдаг. Тэгэхээр энэ өөрөө маш том бас шинжилгээ ухаан л да. Тийм. Яг мэдээд байна тий. Тэгэхээр энэ төрлийн одоо шинжилгээ маань өөрөө одоо нарийн бас хийгдээд эхлэх юм бол дан ганц одоо цусны хавдрууд биш. Одоо элэгний хавдар, бөөрийн хавдар тий. Тэрний үеч гэсэн ямар гений мутац бий болох уу? Тэгээд тэрийг яаж одоо генийхэн төвшөнд дэмжлэх үү гэдэг л одоо эмчилгээ сүүлийн үед маш хурдтай хөгжиж байгаа гэсэн үг. Үнэхээр бас баяртай сайхан мэдээд боллоо. Одоо нөгөө яг генийн тэр төвшөнд нь судлана гэдэг чинь одоо бас үнэтэй цайтай олддгоо одоо COVID-19-ийн хувьд хүртэл тухайн үед яг гений ямар мутац дээр илүү ажиллаж байгаа гэдэг юм уу? Ийм зүйлийг ингэж одоо өндөр хүчин чадалтай газрууд гаргаж ирсэн бол Монголд бол одоо хэн ч одоо тэр талаар тийм боломжгүй хаалттай байгаад байсан. За тийм. Одоо энэ CAR-T-ийн эмчилгээ гэдэг бас энэ нь яг ямар учиртай вэ? За тэгээд ер нь эсийн эмчилгээ гэдэг маань өөрөө их том ойлголт те. Төрөний үүдлээс шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг маань өөрөө бас яг л эсийн эмчилгээ байхгүй. Одоо үүдлээсээр нь л бид нар эмчилж чинь гэсэн үг. Тэгээ орчин үед энэ дархлааны одоо хүний энэ нөгөө хавдруудыг
одоо үүсгэж байгаа нэг онол гэх юм уу нэг эмгэг жаман дандаа дархлааны эсүүдийн одоо өөрчлөлтөөс болж энэ хавдар үүсдэг гэдэг тийм том онол явагддаг. Тэгэхээр энэ дархлааны эмчилгээ бол хавдрын эмчилгээнд бас нэлээд хүчтүрж орж ирж байгаа. Одоо та бүхэн бас анзаарсан бол манай монголчууд бас сүүлийн үед одоо илгэний хавдар, бөөрийн хавдар гэдэг эс заслаар ахуулсны дараа дандаа Солонгос юм уу Японд л өндөр хүчтэй орнууд руу очиж энэ дархлааны эмчилгээг бас хийлэгдэх тийм нэг урсгал гарч ирж байгаа. Тэгээ энэ юу гэхээр ер нь тэр нөгөө хавдрыг үүсгдэг гол нөгөө механизм дархлааны эсүүдээр нь одоо хавдрын эсрэг үйлчлэх дархлааны эсүүдийг нь олшруулж, цэвэршүүлж, өтгөрүүлж буцаага тэр өөрөх нь дархлааны эсүүдийг хийх. За тэр нь одоо үлдсэн байдаг бол тэр хавдрын одоо үлдсэн хүчүүхэн үлдэгдлүүдийг бүрэн эмчлэх юм зорилготой. Тэгэхээр манай цусны одоо салбарт бол энэ карти эмчилгээ гэдэг одоо маш өндөр өртөгтэй орчин үеийн өндөр үр дүнтэй эмчилгээ сүүлийн үед нэлээд мод болж байгаа. Энэ нь бол тэр ТС-ийн хүний одоо дархлааны тэр нөгөө Т-лимфоцит гэж хэсийг гений инженерчлэлт одоо оруулаад тэр хавдрын одоо эсийг одоо наалдуулаад тэрийг эмчлэх тийм одоо өрмөц эсийг бий болгож байгаа гэсэн үг. Хавдрын эсийг үгүй хийх даалгавар өгөх юм байна тий. Тэгээд тэр ТС-ээ бол олшруулад тэгээд буцаагаад нөгөө өвчтөндөө хийх ийм одоо л энгийн үгээр хэлвэл ер нь тийм байхгүй. Тэгэхээр энэ эмчилгээ өөрөө хасар өндөр үнэтэй тэр нөгөө гений инженерчлэл гэдэг юмыг бол бас хийж чаддаг тийм лаборатори цөөхөн байна. Япон солонгосууд ч гэсэн өөрсдөө одоо хийж чадахгүй Америк руу явуулж тэр исээ хуургаж буцаага тэр хүндээ хийж эхэлж байна. Гэхдээ ер нь бол яг энэ төрлийн эмчилгээ өндөр үр дүнтэй учраас дэлхийн бусад орнууд өндөр хүчтэй орнуудад яг л одоо бүүм гэдэг шиг л маш хурдцтай хөгжиж байна. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлье. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг явах боломж байгаа. Ивент гэж байгаа хүмүүс бол манай Од Мөндрийн алтан гишүүд байгаа. Тэгээд шинжлэх ухаан танин мэдхийн Од Мөндөр сувгийн хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл одоо уран бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд нийтдээ 1050 шинжлэх ухаан танин мэдхийн нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхээр одоо сэдвүүдэд танилцуулаад зорион ажиллаж байдаг. Тэгэхээр одоо бидний өдөр бүрийн нэвтрүүлгүүд бол ингээд өдөрт шууд зоогдсон байдаг тийм өнөөдөр юу ярих вэ? За маргааш одоо тим юм ярьчи гэдэг зүйл байдаггүй. Жилийн өмнөөс бид бүхэн ингээд хуралдаад бүх сэдвүүдэд гаргасан байдгаа. Тэгээд сонсогчид шинжлэх ухаан танин мэдхүйд дэмждэг хүмүүс бол одоо яг энэ зорилгыг маань дэмжиж бидэнтэй ингэж бидэнд ингэж хандив тусламж ингэж үзүүлдэг. Тэгэхээр яг хараахан алтан гишүүн болж үзээгүй хүмүүс маань бас яаж алтан гишүүн болох вэ гэхээр нэг нэвтрүүлэг маань нэг 90 төгрөгийн үнэтэй гэсэн үг. Тэгэхээр 1050 нэвтрүүлгийг үзэх юм бол одоо 100,000 төгрөг буюу одоо нэг жилд нэг нэвтрүүлгийг 90 төгрөгөөр үнэлээд 100,000 төгрөг биднийг одоо ингэж дэмжижээ гэж байгаа юм. Тэгээд ингэхдээ худалдаа хөгжлийн банкны IBAN 94,4,41,91 тэг 4 518 гэсэн Од Мөндөр танин мэдхийн сувг эзэмшигтэй дансан 100,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр өөрийн Facebook нэр болон утасны дугаараа заавал бичээд дийлгэн. За ингэснээр манай Од Мөндрийнхнээс та бүхэнтэй холбогдоод энэ нууц бүлгэн буюу те хаалттай алтан гишүүн гэсэн группт оруулах юм. Тэгээд бидний зүгээс бол нэг алтан гишүүтэйгээ нэг жил яван баяраа тэмдэглэдэг. Тэгээд алтан гишүүтэйгээ яаж хамаарч болох одоо тий халамжилж болохын бүгдийг бас ингэж бодолцож байдаг. Тэгээд манай алтан гишүүд бол мэдээж одоо хамгийн давуу нь нэвтрүүлгүүдийг маань лайваар шууд үздэг. Бидний бичигдсэн нэвтрүүлэг бол нэг 7-оос 10 хоногийн дараа олон нийтэд цацагддаг болвол алтан гишүүд маань бидний одоо алтаа оноотой юутэй тэр ингэж хамт үзэж биднийг дэмжиж идэг ийм хүмүүс байдгаа. Тэгээд нэвтрүүлгийг явах боломжийг олгож биднийг дэмждэг алтан гишүүдтэй маш их баярлалаа. За хоёулаа ерөнхийдөө нэвтрүүлгийнхаа төгсгөл рүү орж ирж байна. Тэгээ би бас танаас олон 7 асуулт асуугаад байлгүй бас таны яг юу хүмүүсийг бас мэдээсээ сонсоосаа гэж хүсэж байгаа зүйлүүдийг бас сонсохыг хүсэж байна. За ямар ч байсан манай мэрэгжлийн тухай ингэж шинэ нэвтрүүлэгтээ урьж оруулж те бас хүмүүст ингэж таны мэдхүн ойлголт өгж яваад баярлалаа. Манай одоо
салбар энэ цус судлалын салбар маань өөрөө бусад одоо нөгөө элэг бөөр гэдэг ч юм уу те тарих одоо бусад салбаруудыг бол тийм цомхон цөөхөн одоо юу гэдэг эмч нартай ийм салбар байгаа. Цус судлалын салбар Монгол улсад тий. Өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн цусны одоо тасаг гэж байдаг. Тэнд нэг хэдэн эмч. За тэгээ улсын 1-р төв эмнэлэгт манай тасаг байгаа. Тэг үндсэндээ ийм 2 үндсэн тасагтай. За зарим одоо 2-р эмнэлэг, 3-р эмнэлэг Монгол Японы эмнэлэгт бол амбулаторийн төвшөнд одоо үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Тэгэхээр бусад одоо нөгөө салбаруудыг бодвол хүмүүст бол харьцангуй бас тийм юу гэдэг төгсөн тийм биш. Ерөнхийдөө цусны өвчин гэдэг маань өөрөө бас харьцангуй тийм нөгөө бусад эмгүүжих тийм элбэг биш. Цөөн тохиолддог. Гэхдээ энэ сүүлийн үед манай монголчуудын амьдралын хэм маяг те бидний энэ одоо байгаа орчны нөлөө зэргээс болоод цусны одоо энэ өвчнүүд тэр дундаа энэ цусны хавдар бол их аширч байна. Зөвхөн Монгол улсад ч биш энэ ер нь дэлхийн нийтэд бол цусны хавдар маш түгээмэл болж байна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр энэ бас орчин үеийн амьдралын хэм маягтай бас холбоотой ингэж аширч байгаа болов уу гэж боддог. Тэгэхээр энэ олон цусны өвчнүүдийг одоо ялгах те онцлох эмчлэх гэдэг маань өөрөө энэ жижиг салбарын одоо хэдэн эмчрийн одоо нуруунд дээр байдаг. Тэгээд маш ачаалттай ажилдаг. Цусны одоо холбоотой бүхий л одоо Монгол улсад гарч байгаа те хэрэгцээнд орол бид одоо хэдхэн эмчнэр очиж тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тэгээд ганцхан тасаг дээр одоо Монгол улсын хэмжээний бүхий л одоо өвчтөе хүмүүс ирж үзүүлж, онцлуулж, эмчлүүлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ салбар маань одоо сүүлийн үед ачаалаа дийлэхгүй байгаа учраас бид бүхэн аль болох өөрийнхөө салбарыг салбарлуулах те өөр эмнэлгүүдээр давхар шинэ салбараа одоо байгуулах гэдэг ч юм уу тийм асуудал бол сүүлийн үед бас нэлээд гарч байгаа. Үүнтэй холбоотой одоо манай түрүү хэлсэн орчин үеийн эмчилгээнүүд маань асар өндөр үнэтэй болсон байна. Тэгээ үүнийг маань бас төр засаг ойлгож те энэ чиглэлийн судалгаа шинжилгээ эмчилгээнд дээр бас төрийн бодлого анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байна. Тэгвэл одоо энэ орчин үеийн одоо ангаа ухаан энэ хавдар судлалын чиглэлээр дэлхийн нийтэд гарч байгаа энэ олон дэвшилт технологиудыг бид бүхэн нэвтрүүлэх, нутагшуулах те. Тэгээ хийх юм бол асар их байгаа гэдгийг бас танай нэвтрүүлгээр дамжуулаад хүмүүст бас хэлэх зүйтэй авах гэж бодож байна. За үүдлэсийн тухайд бас нэг сонирхсан нэг зүйл байгаа даа. Гадуур нэг үүдлэсийн эмчилгээ энэ төргээд нөгөө гоо сайхны газруудаар ч юм уу ер нь их түгээмэл байгаад байдаг л да. Би бас тэрэн дээр жоохон гайхаад идэг нэг үүдлэс нь ингээд те нөгөө барайны шилтэй гэдэг чинь ингээд шилтэй бэлэн байж идэг юм уу ингээд хийж байгаа тэд нар ер нь нөгөө хуурамч одоо те жинхэнэ энэ төр гэл ингээд бас яригдчихэд тэгээд мэрэгжлийн үний зүгээс одоо тэр үн тийм гайгүй гэж одоо илбэг болцсон юм уу? Энэ ер нь яг ямар учиртай юм бол? Яг хөө тэр үүдэл эсийн эмчилгээ одоо энэ гоо сайхны зорилгоор голдуу хэрэглээд байгаа юмд бол яг цэвэр үүдэл эс өөрөө мэдээж хэрэгжилж байгаа. Тэр өндөр хөгжилтэй орнуудад. Гэхдээ манайд хэрэгжилж байгаа бол яг тийм цэвэр өөрийн үүдэл эсийг хэрэгжилж байгаа тохиолдол цөөхөн байгаа. Ер нь бол нөгөө үүдэл эс гэдэг маань өөрөө хүн болгоны эс маань өөрөө ингэсэн онцлогтой. Одоо миний үүдлээс бол өөр чинь таарахгүй. Тэгээд таны үүдлээс бол зөвхөн баг танд л таарах те. Тэгэхээр энийг бол нөгөө ингэж өөрөөс нь өөрт нь хийхин тулд ялгаж авах, олшруулах тэ өсгөх гэдэг лабораторийн асар нарийн тийм нэг орчинд цэвэршүүлсэн тийм эсүүдийг ялгаж авч тэгээд зөвхөн өөрт нь хийдэг тийм процесс бол явагддаг. Тэгэхээр манайд бол одоо ихвчлэн энэ гоо сайхны эмнэлгүүд үүдлэс эмчилгээгээд хэрэглээд байгаа. Тэр үүдлэсийг олшруулах одоо тэжээлэг орчин тэр нэг сом буюу экстракт тэр бодисуудыг ялгаж аваад тэр тухайн хүндээ ч байх уу тэр нөгөө эс байхгүй учраас тэрийг бол өөр хүмүүст хийдэг өсөлтийн тийм маш тийм таатай орчин байдаг. Тэрийг л голдуу хэрэглээд байгаа. Тэрийг бол үүдлэс
гэж нэрлээд хийгээд байна уу гэж одоо яг мэрэгжлийн хүний хувьд бол хардаг. Тэрнээс яг үүдэл эс гэдэг маань өөрөө эднийчлийн хувьд зөвхөн өөртөө таардаг тийм онцлог эсүүд байдаг. Тэрийг зөвхөн өөрийнх нь нөгөө өөхнөөс юм уу эсвэл чөмгнөөс ялгаж авах. За энэ орчин үед бол тэр нөгөө хөөхөд төрөхөд нөгөө хүүнээс нь тэр нөгөө үүдлэсийг ялгаж авч хөлдөөгөөд за тэр хүүхэд өөрөө торноод ямарваа нэгэн өвчин эмгийг бий болоо гэхэд тэр өөрөх нь үүдлэс донорхгүйгээр өөрөх нь үүдлэсээр тэр эмгийг эмчлэх тийм эмчилгээ байдаг юм тий. Одоо хүүхдээс авч ална гэлээ тий. Одоо би одоо чинь үүдлэсээ тэгж хадгалах боломжтой болов? Болно. Одоо тийм лабораторид очиод үүдлэсээ өгөөд гол нь тэр үүдлэсийг олшруулах тий, өсгөврлөх тэгээд бусад эдээсээс нь ялгах тийм лаборатори маш нарийн процесс тэнд явагдах. Яг тийм хэмжээний лаборатори одоо Монголд бол яг GMP стандарт хангасан маш өндөр шаардлага хангасан тийм лаборатори хараахан Монголд бий болоогүй байна. Тэгэхээр Монголд гэхээсээ илүү гадаад улс хооронд хүмүүс очиж хөвчлэн өөрхөн үүдлэсийг шүүлгээд хадгалуулаад буцаагаад хийх ийм одоо ажиллагаа бол бас нэлээд явагдаж байгаа. За тэгэхэд одоо шинжлэх ухааны олд амжилтыг бас яг одоо тий улс таараа ингэж хэрэгжиж байгааг харах их баяртай байна. Одоо танаа хамт олонны энэ 100 жилийн тий туршлага өнөөгийн бас ингэж анагаах ухааны хөгжил төвшлийг Монгол дахь энэ хөгжил төвшлийг ингэж түүчээлээ авч явж байгаа танаа байгууллага болон ирж бас үн цэнтэй цагаа хуваалцсан мэдээлэл хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээ шинжлэх ухаан тань мэдгүй анагаах ухааны тий одоо мандах болтугай гэж хүсье. Тэгээд нэвтрүүлэгт хүрэлцээрсэн танд их баярлалаа. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар Од Мөндрийн алтан гишүүд маань байлаа. Нэвтрүүлэг НТV Од Мөндөр радио 107 83.3 хүссэн хост толгоноор та бүхэндээ хүрлээ. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.